Hey, what's up guys? Юу ацгаан? Switchcast-ийн reaction болон иргэн ирлээ гэж. За энэ удаагийн бичлэгээр болохоор бид нэр хипхоп дуун дээр биш, pop дуун дээр хийхээр болсон. Энэ болохоор Ariana Grande болон Justin Bieber нарын гаргасан Stuck with You гэдэг маш гоё дуу байлээ. Аудио хэлбэрээс олсон. Тэгэхээр одоо шууд бичлэгийг нь үзье гэж бодлоо л да. Тийм үзье. Тийм шүү. Чи юу гэж бодож байна? Шууд эхлэе. Ariana Grande таартай. Ariana Grande. Чи крашлдгөө. Justin Bieber таартай гүйлтэй. Одоо хайрлаа. За эхэлсэн. Тэг нэг манай үеийн хамгийн лаг артистууд гэх юм уу та. Манай генерашны Одоо pop артистууд дандаа. тийм. Дандаа нөгөө коронавирус болж байгаа юм. Түгэ 18 шүү дээ. Амар анзаард юм бэ. Түгэ 18 gold edition гэдэг тэр. Энэ нөгөө дандаа коронавирус хүмүүс бичлэгүүд явуулсан биз дээ. Тийм баг шүү. юм бэ. Тэгээд нөгөө stuck with you гэж юм биш чамтай гацсан гээд нөгөө корона карантины үеэр яс өөр хийх юм бэ? Ирүүхий. Юу Instagram-аас нарс. Хейли. Хинди гарав. Хейли нэр. Ялч краш юм. Олон жилийн краш юм. Since 2015 амар шивс юм биш те. Энэ зүгээр юу юм шүү. Гаран дээр зурагч юу гэдэг вэ? Тэг Хэна юм шүү. Ariana Grande ч айгу наах юм билж те. Энэ тэр танд болоо. Хоолой нэлж байгаа шүү. Stuck with you. Чамшиг гарав. Жохон нэг буцгар хүмүүс оронгот чамшиг гэдэг. Хөө энэ айдраа. Stuck with you. Тэр сая арсан уу? Ariana Grande-ийн зурагтай шүү дээ. Нөө өмнөх альбом шүү дээ. Sweetener лөө юу лээ? Энэ нөгөө өөрийнх нь брендийнхэн цамцсан шүү дээ. Drew. Энэ нөгөө нэг Dream дээр зарагдаад ирлээ. Тийм. Ойр үед. Тийм Dream-ийн дандаа энэ Drew-гийн хамс юм байна. Jaden Smith шүү дээ. Энэ юм байсан бэ? Их олонний танил хүмүүс байсан. Энэ юм бэ мэдгүй. Jaden Smith. Энэ минь бол дандаа нэг фэнүүд нэг юм шиг шүү дээ. Хоёулаа баруун бичлэг явуулдаг гэж байна. Кендл шүү дээ. Oh my god, манай Kendall Kylie хоёр байж тийм харалтаа. Oh my god, тэр хөлийн урууг нь дургуулсан. Хөлийн урууг нь цаагуур муухай DC хийдэг шээс. Stephen Curry юусэн. Stephen Curry. Жохон бацаа. Залуу хвчлээ. Энэ чинь нэг олонний танил шүү дээ энэ хэрэгтэй. Энэ тэтгэх нараа өөр гэдэг. Also нэ forever lonely. Тэгтээ гоё ахгүй ч. Марио шиг ахчихсан энийх л. Ariana-гийн энэ хараа. Justin Bieber чика ах уу юм. Чика ах уу юм. Since day one fan and my god. Тэг Justin шивс мөст болно гоё болчихсон. Надад тийм санаа. Наад ч ихтэй сахлан таалагдчих юм. Одоо тэгтээ гайг болцсон байлээ. За бас нэг нохотой. Ялч нэг хосууд нэг нохотой байх юм тий. Дайми унаа хоёр янз. Фэшн дээр баавганы шивэстэй, арслангийн шивэстэй. Кросс. Stuck with you. Бараг манай болт ахын шивэс үү? Сая ямар амар Justin-ийн фэн байсан бэ хараа. Овш гэж. Юу вэ? Цаана юу
Бүр энэ баг нэрээ Анзаарсан. энэ орных нь юу хүртэл баг юу фаналны юм. Маш гэж. Чиний одоо Арианагийн нэг амир байсан. Станууд нь шүү дээ. Oh my god. Жинхэнэ стан юм да. Би Хоёлаа гэнэ. Бигийн нууд шүүгээс дотор нь дөрөв Дрейкийн нүцгэн зов юм байна. Кентлэх. Тэгэхдээ энэ шивээс байна. Тийм Энэ ээ. бол шивээс. Ирүүх юм тийм. Шүү. Тэгэхээр энэ нөгөө нэг юу вэ? Star Wars-ийн нөгөө нэг It's a trap гэдэг тэр мөн үү? Мөн штэ нэ харь гаргийн. Сони юм байна. It's a trap гэдэг. Америкт ялч юу тиймэл амтай амир ихтэй юм тийм. Нэг амар гой дуугац тээ. Стак Хөлгүүн. хөлхүүн Хөл угаас тийм наа чи нөгөө Гү энэ хөл нь яатсан тэгээд мэдгүй чи. гү энэ хиймэл хөл шиг харагдахгүй байна чам. Нэр тийм байх тий. Тийм. Өөртөө. Тийм сонир. Thank you next гэж бодлоо. Энэ чайч юм би нүү шүү. Биш ээ, chance байна. Chance биш шүү. Новшин chance. Chance их нэрийг ингэж харах гэж бүхэл бүтэн альбом гэж их нэрийнхээ талаар хийсэн. Энэ юу Кармело юу? Кава байсан шүү. Инээж минийг Jordan Morton-тэй. Тийм нөгөө нэг аач гэж. би биш ч шиг байна шүү. Энэ юм бэ? Чи Тэрнийг найз залуу. найз залуутай болсон. Сэний царийг нарсан. Царийг нь харуулахгүй шүү. Ямар ч хэлсэн метр далтай л баг. Мэдээ. Харин Танил хүн биш үү? Харж исэн олны танил байна сайн. Найз залуу. тийм байна. Хүүхэн клип биш тийм. Ийм ч нэр. Stay home, stay safe. Гоё эерэг клип байна. Тийм үү? Амар гоё. Дуун ч гэсэн амар таалагдлаа. Мэдээж Яна дуулж байгаа болохоор. За тэгээ клип ямар санагдав? Клип юу нэг айгуу дэжгүй боллоо шүү дээ. Ингээд амар эерэг мессеж өгөө. Тийм. Одоо нэг stay home, stay safe гэдэг лүүд ер нь бол уриалгыг гаргасан байна л да. Тэгээд fundraiser өгжүүлэх юм байна. Линкээр ороод доорх description дээр нь байна. Тэгээд ер нь энэ дуунаас орсон ашиг болгоо ингээд коронавирус баг болж байгаа. Тийм хүүхдүүдийн бас тийм хооллолт бол одоо өнчүү хүүхдүүдийн асрамж юм байна. Тиймэрхүү юм дээр орох шинжтэй. Тэгээд Ariana Grande бол шинэ цомог гаргаж магадгүй юм байна. Миний энэ дуунаас харахад тийм харахад сонсоход. Тэгээд энэ хоёр айгуу фэнүүдээ их оролцоотой бичлэг хийлээ тийм. Тэнгүүд одоо фэн бейс нь илүү гоё. Найзууд болон фэнүүдээ айгуу их зарим олны танилцуулж орж ичээлээ. Кентл орсон байна. Кайли орсон байна. Тэгээд Кентл ч сүүлд бүкэртэй зур гарантилэгдэх. Гарантилэгдэн гэсэн чинь тэр Бүкэртэй бодлоо ах уу тийм. Йоо. Гарантилэгдэхгүй л шүү дээ. Сая зураг оролцсон байсан ч гэсэн. Тэгээд за уран бүтээлийн талаар ярих юм бол Justin Bieber-ийн өмнөх цомог бол яг энэний өмнө гаргасан нэг цомог болохоор тиймч бол сайн болоогүй. Ямитэй тийм. Chains сохоо би яг нэрийн тэг санагдав. Intentions Chains. Тийм. Тэр цомог бол зүгээр нэг тийм pop цомог болсон бэл нэг концепттэй бол биш. Ariana-гийн хувьд болохоор түрүү жил бол сайн цомог гаргасан. Наач Billie Eilish бол Grammy-га хаглаарсан байлаа. Яа түлнөө нэг fan base-с хамаарч Ariana-гийн фэнүүд гингүүд бид нар ингээ хөшөрч байгаа байхгүй. Billie Eilish-ийн ингээ амар түрж орж ирж байгаа. Тий. Шинковод гарч ирж байгаа. Үгүйс тэгээд эхний цомог болохоор бүр амар хайп авсан тэр цомог. Тийм байна. Чи Billie Eilish. Тэгээд концепт тал дээр бол Ariana их илүү байсан гэж би бол хэлнэ. Тэгээд тиймэрхүү л андаж шиг. Тэгээ ер нь айгуу гоё дуу болчээ. Ингээд фэнүүдээ оролцоотой. Ер нь ойр тийм клип харсан юм шүү дээ. 10-аас хэдэн оноо вэ? 10-аас 8 оноо өгнө. Юу ш инэрл энэмэн оноо. Чамаа юу л чамаагтаа гэнэ ангууч бүжиглээд идэг. Тэр дуунтай ер нь бол утган ч гэсэн утга санааны хувьд бол одоо тарчигны хувьд бол адилхан, хийцээ хувьд ч гэсэн адилхан. Тийм ээ тий.
болсон гэж санагдлаа. Тэр яг уу арай илүү одууд оруулсан л клип байсан. Тийм. Тэр бол бүр Instagram-ын бүх хотуудыг зодоод оруулсан байна. Тэгээ одлооч юу. Ангуучаас зодуулаад бүгд. Болохгүй ангууч зураг хийж явах шүү. Болохгүй ангууч чам руу урт юмных зургийг Урт юм. Тийм амар. Тиймэрхүү нийгэмдээ хандсан. Гэхдээ бас одоо pop юм дээр хандагдсан. Гоё дуу болчий. Тийм. Гэтэ ийм хосол гарна гэж бас бодож ийсэнгүү те. Ariana Grande, Justin Bieber хоёр ч юм бол. Уусаа яг нэг teenage уусаа одоо тэгээд ингээ хамтарсан бас гоё санагдлаа. Тэгэлээ. Өмнө нь болохоор Ariana ч Weekend-тэй хамтарч исэн. Тэр амар гоё дуу шүү дээ. Бодлоо. Love Me Harder гэдэг. Маш гоё. Love Me Harder гинч Lowry Harden гэдэг. Тим дуу болж исэн. Тэгээд маа өнөөдрийн спонсоруудаа баярлалаа. Лонж тэгээд бид хоёрыг үзэж байгаа бас үзэгчдэд баярлалаа. Бүгд subscribe дараарай гэж бол хүсэж байна. Тэгээд ямар дуун дээр бас reaction хийлгэмээр байгаа талаар бол санал бодлоо комент хэсэг дээр ойрд ер нь дуунууд дээр комент ирэхгүй ба reaction дээр. Айгуу санаа би бас гайхалаа гэж. Комент. Угаасаа өөрсдөө мэдээ гоё дуун дээр хийж тэмдээ. Тэгээд зарим бас мэдгүй нэг артистуудын бас дуун дээр хийж болж чинь. Тэгэл өөр бас pop дуунууд дээр хийж болно. Жишээ нь Dua Lipa байна. Beyoncé дуугаар бол хийн аах. Шууд хийн. Эсвэл Blackpink ч юм уу те. Тэгтээ санджааг үзэхгүй л Twice ч гэж. Тун мэмэр. Тэгээд бидэнтэй хамт байсанд баярлалаа. Ингээд peace out. Peace out. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.